Сайн байцгаана уу? Эдгэрлийн мантраас уут тавтамарл. Бид энэ удаад эцэг эх хүмүүрийн зүрхний гүнд нуугдаж байдаг айцыг ангаах бяцлагыг хийх болно. Тэр айдас бол үр хүүхдийн ирээдүйн төлөөх айдас түгшүүр юм. Та өөрийгөө хариуцлагатай хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг сайн эцэг эх гэж боддог байхаа. Гэхдээ та заримдаа хүүхдийн алхам мөрийг тэдний сонголт бүр тэдний хувь заяаг хүртэл өөрийнхөө ялтанд байлгах гэж хичээх тусам дотоод сэтгэлд нь ямар их ядарч эрч хүчт нь хэрхэн дундарч байгааг анзаарсан уу? Хэрвээ анзаарсан бол таны оюун ухаан хараахан болоогүй байгаа тэдний маргаашийн төлөө тохиолдоогүй байгаа хамгийн муу хувилбаруудыг ургуулсан бодож яг одоо хүүхдтэйгээ өнгөрүүлэх нандин агшнуудаа золиосол бинаа гэсэн үг. Гэхдээ өөрийгөө буруутгах хэрэггүй. Энэ бол таны сул тал биш, харин таны хүүхдээ гих хязгааргүй хайрт нь айдас болон хувирч таныг болон хүүхдийгт нь хамгаалах гэж оролдож буй далд хэлбэр юм. Ингээд үр хүүхдийн төлөөх түгшүүр айдсаа хувиргах бяцлагаа эхлүүлье. Эхлээд төвлөрөх бяцлаа хий. Өөртөө хамгийн тухтай байрлаа олоод нүдээ зөөлөн айна. Хамаг анхаарлаа зөвхөн амьсгалдаа хандуулъя. Гүнзгий амьсгал авъя. Амьсгалаа төвжье. Маш удаанаар гаргая. Амьсгалаа гаргах бүртээ мөрөө суллаж үр хүүхдийнхээ өмнөөс үрж яваа тэрхүү хүнд ачаагаа нуруунасаа буулгая. Толгой дээр цагаан гэрэл тусч байна. Энэ гэрэл зулаагаар дамжин их бие рүү нэвчгтээ таны толгой доторх үр хүүхдийнхээ төлөөх үргэлжийн санаа зовнил, таамаглал, болгоомжлол, айдас түгшүүрийг хаман доошилж байна. Цагаан гэрэл доошилсоор цээж хэсэг дэрлээ. Цээж хэсгийг дамжин доошлохдоо таны би хүүхдийн төгс төгөлдөр аав, төгс төгөлдөр ээж байх ёстой гэсэн өөртөө оноос хүнд ачаа хүлээсэгт нь хаман доошилж байна. Цагаан гэрэл мөр цээж нуруугаар доошлон гой өвдөг шилбээр дамжин таны эцэг их байхын туйлдал чангарал бүрийг зөөлсөөр хүлийн хорооны үзүүрээр төрж гадагшлуулж байна. Та одоо сэтгэлийнхээ бүхий л хүлээсээ тайлж сайн аав, сайн ээж байх гэж хичээх албагүйгээр зөвхөн өөрийнхөө дотоод амар амгалан ертөнцийн бүрэн төвлөрлөө. Одоо байнга бодож явдаг, сэтгэлд тань уяатай байдаг үр хүүхдийн ирээдүйн төлөөх санаа зовнил, болгоомжлол, түгшүүртэй таамаг бодол, хэтрүүлдэг анхаарал халамж, хараа хяналт, юр хүүхдийн төлөө хийдэг бүхнээ эргэнийг харцгаая. Өөрийнхөө дотоод сэтгэлийг нэгэн том кино театрын дэлгэц гэж төсөөлье. Миний одоо удирдан төсөөлөх кино дэлгэцийн кадруудыг сэтгэл дотор ургуулan бодож өөрийгөө толдон хараарай. Та тэдгээр кадруудаас өөрийгөө олж харах нь сайн анхааралтай ажиглан төсөөлөөрэй. Та кино театрын үзэгчдийн судалд ганцаараа сууж байна. Хөшөг нэгдлээ. Дэлгэцэн дээр таны амьдрал хөөрч эхэллээ. Тэнд та хайртай хүнтэйгээ дөнгөж танилцаж, болцож, анхны үсэлд
анхны бүхнээ авч байна. Дараагийн кадр хөврлөө. Та хоёр хүүхдээ болсноо. Хамгийн анх мэдсэн мөч дэлгэцнээ хурж байна. Хүүхдээ болсноо мэдээд хоёулаа хүүхдээ ямар хүүстэй байгаасай хэн гэж нэрлэх, хүүхдээ хаана өсгөх, хэрхэн хүн болгох гээд шинэхэн ээж аваудын хоорондоо хүсэж мөрөөдөж төлөвлөж ярьж байсан үед нь дэлгэцнээ хурж байна. Кадр таны амьдралын дараагийн үе рүү шилжлээ. Тэнд таны яг одоогийн амьдрал хөөрнө. Таны өмнө хүсэж мөрөөдөж төлөвлөж байсан зүйлс бодит амьдрал дээр ямар байгааг одоо толилцгоё. Дэлгэцэн дээр та хүүхдийнхээ өрөөний хаалгыг тогшуулгүй орж байна. Шүүгийг нь ухаж өмсөх хувцсыг нь орон дээр нь гаргаж тавилаа. Хүүхдийнхээ хувцсыг аваад чад бүрийг нэг бүрчлэнгүүлж харж байна. Энэ хэм юу яриад байгаа гэж байцааж байна. Сургуульд явах замыг нь, найзлах нөхдийг нь, бүр идэх хоолыг нь хүртэл та өөрөө сонгож тулгаж байна. Хүүхэд нь өөрийн гэсэн бодолгүй зөвхөн танаас команд хүлээдэг робот шиг гүлрэн зогсохыг та явахдаа өөрөө харж байна. Хайр гэж нэрлсэн энэ хүлээсээрээ та хүүхдийнхээ амьдрах хүслийг өөрөө байх орон зайг нь хэтэрхий хяналт тавьж боомлж байгаагаа анзаарч байна одоо. Дараагийн кадр. Хүүхдээ тооны хичээлийнхээ даалгавар хийгээ сууж байхад нь өдөржин хичээл хийгээд дарчлаа өрхий. Хурдан унталж амраа даа гэв. Та хүүхдийнхээ өмнөр нь орж хариуг нь хэлж өгч байх юм. Бутлаа өөр өдөх гэж оролдоход нь удаан байна гэж тонгоож суугаад та бутлын үдээсийг нүдэж өгч байх юм. Гэрийн даалгаврыг та өөрөө хийж цүнхийг нь бас та өөрнө. Хүүхэд нь явандаа юунд чичээхэ болж ямар нэг хүндрэл бэрхшээл гарахад өөрөө шийдэхийн оронд зөвхөн таныг харж тусламж хүлээн зогсдог болсныг та дэлгэцнээ харж байна. Гаргасан алдаа бүрийнх нь өмнөр бамбаа болон гүсээр хад та түүнийг хариуцлага гэдгийг мэддэггүй. Амьдралын өмнө сул дорой нэгэн болгож байгаагаа үзэгчийн судлаас хараад харамсажсэн. Дэлгэцэн дээр та утсаа ширтэж эсвэл компьютерийнхаа ард сууж байна. Хүүхэд нь шинээр сурсан зүйлийг гайхуулахаар ганцхан нэстэн татна. За харлаа. Одоохондоо зав. Дараа бол ажилтай байна гэд хүүхэд рүүгээ чаралгүй хэлж байна. Хүүхдийн нүдэнд их баяр хөөр унтарч танаас холдон цааш явж байгаа. Дэлгэцнээ харагдаж байна. Тэр агшинд та хүүхдийн гимшиг сэтгэлд нь сэргэж араас нь дутаад хүссэн юм авраа гэд мөнгө өгч тэрхэн зурд баяр хөөргийг мөнгөөр хууран сэргээж байгаа дүр зургийг яваад харж байна. Хамтдаа ярилцах хорон мөч бүрийг мөнгөөр сольж хүүхдтэйгээ биш ажилтайгаа амьдсаар байгаад та хоёрын хооронд нэг л мэдгээд асар том ангал үүснийг та яг одоо мэдэрч байна. Хүүхдэд нь ямар нэг зүйл буруу хийснийхээ төлөө эсвэл чихнээс хонх уйсныхаа төлөө эсвэл зүгээр л таны анхаарлыг татах гэж оролцсныхоо төлөө танаас чи ер нь юу чаддгийг дандаа л чихнээс хонх уйх юм гэх хатуугийг сонсож загнуулаад зогсож байгааг
дэлгэцэн дээр тахарч байна. Хүүхэд нь тань руу гомдсон нүдээр харахад та жишимжгүй цаашаа хараад суув. Би хэнд ширвгүй юм байна гэсэн бодолд авсан хүүхэдд нь дотроо уйлж суугааг та одоо дэлгэцнээс харж байна. Хүүхдийн ирээдүйд санаа зовж байна гэж хэлдэг гэж. Яг үнэндээ одоо гаргаж байгаа аш цангаараа та түүнийг өөрөөсөө улам холдуулж байгааг анзаарч байна уу? Дэлгэц харах хуйлж танхимд нам гүн боллоо. Одоо хэсэг өөртөө оршин саатыг. Таны сэтгэл жаахан хүнд өргөж уйлмаар санагдаж байж магадгүй одоо. Учир нь та өөрийнхөө төрхийг олж харсан учраас ингэж мэдэрч байгаа хэрэг. Өөрийгөө битгий буруутгаарай. Би муу аав, би муу ээж гэж өөрийгөө битгий зэмлээрэй. Та хүүхдтэй хайртай учраас л түүнийг хамгаалах гэсэндээ ийм их санаа зовж айцаасаа болоод бүр ашиглаж байснаа л ойлгоход хангалттай. Сэтгэлдээ нуралцсан тэр хүнд мэдрэмж бол таныг өөрчлөгдөхөд бэлэн байгаа гэж байгаа хэрэг. Хүн алдаагаа зөвхөн өөрөө л олж харж хүлээн зөвшөөрөх тэр үед сэтгэлийн их занглаа тайлагддаг. Одоо энэ бүх хүнд бодлоосоо салж өөртөө эвлэрч өөрийгөө уучлж айцаа чөлөөлөхийн тулд та намайг дагаад дараах үгийг өөртөө шивнэрээ. Эдгээр ус таны сэтгэлийг тайвшруулж амар амгалан болгох болно. Миний хүүхд ирээд байх бол гэж тэмээл өөрийгөө тарчлааж хүүхдээж зүгээр ялгаагүй минь өрдөөл миний хий хоосон айдас байж. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө л гэж бодсон минь үндэ алхам бүрийг нь сагдаж амьсгалагч чөлөө өгөхгүй боож байж. Ажил гэж гүйсээр хүүхдтэйг өнгөрүүлэх нэмтэн цагаа харамлаж халуун ирээнээс нь зогтож явснаа. Одоо л нэг ухаарч өөрийгөө хөндлөнгөөс би харж байна. Би ердөөл үр хүүхдээ зөвхөн болоосай амьдрал битгий бүдрээсэ гэж чин сэтгэлээс өгсөндөө л ингэж хитрхи хичээж тугшиж явснаа. Одоо л ууж руу гарч байна. Миний энэ хичээл зүтгэл хайр байсан ч хитрхи их санаа зовнил минь бидний хооронд хаан болон босныг би одоо л ойлгож байна. Та өөрийгөө уучлж бүр хүүхдийн төлөөх айцаа ойлгож таньж авч чадлаа. Одоо энэ хүү айцаа сайхан ирээдүйн итгэл болгон хувиргах бясалгын дараагийн хэсэг рүүгээ шилжээ. Кино театрын танхимдаа эргэн очив. Тэнд та ганцаараа хэвээр дэлгэц засаж кадр хөвөрч хэллээ. Тэнд та хүүхдийн өрөөний хаалгыг аяархан тогшоод инээмсэглээ орж байна. Та хүүхдийнхээ үцгийг шалгаж цагийн хооронд дэрэгдэн суугаад өнөөдөр хэрхэн өнгөрөв гэж асууж байна. Таны тэр дулаахан төр төрхийг хараад хүүхдэд нь өнөөдрийнхэн болсон бүхний ам оролт ярьж байна. Хүүхдэд нь ямар нэг зүйл дээр алдаж бүдрэхэд та урдийн гიშгээ сандарч өмнө нь гүсэнгүй. Харин хажууд нь яархан суугаад зүгээрээ миний өр дахиад нэг оролдоод үз. Аав нь ээж нь чамд итгэж байгаа. Бид үргэлж чинийхээ талд шүү дээ гэж зөөлөн хэлж байна. Таны энэ хэлсэн үг хүүхдэд нь ямар их хүч өгч байгааг хараарай. Тэр хэн нэгнээр заалгаж туслуулахыг хүлээх биш, өөрөө учрыг нь олж нүдэн сэргээд ирж байгааг хараарай. Алдаанаас айжуулах биш, харин би өөрөө чадлаа гэж бахархалтайгаар инээмсэглэх тэр төрхийг нь
Сэтгэлдээ төсөөл дотроо нэг баясаар. Та уцаа хойш тавиад хүүхдээ халуун дулаанаар чангааг хичин тэрч байна. Тэрхэн зурд танд хүүхдийн баяр хөөргийг мөнгөөр хурах эсвэл бэлгээр арацах ямар ч шаардлага алга. Таны хүүхэд ингэрт нь алдаж би аав ээжтэй зөндөө их хайртай гэж дотроо баясаж сэтгэл нь дүүрэн байгааг хараарай. Сэтгэлдээ төсөөс энэ сайхан мэдрэмжээ марталгүй санаж үр хүүхэдтэй бүрэн итгэж сураарай. Таны хүүхэд танаас турж таныг дуурайж өссөн ч гэлээ өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийнхөө замыг олоод явах чадaltaй хүн гэдгийг мартаж болохгүй. Та хүүхдийнхээ хийх бүхнийг зааж байн хянаж сагдах гэж оролдохын оронд зүгээр л хизээд туслахад бэлэн түшигтэй аав ээж нь байхад л хангалттай. Түүнийг хайрлаж миний хүү, миний охин чадна гэж итгэж байвал хүүхдэд нь аяндаа өөртөө итгэлтэй болж амьдралд бие дан суралцах болно. Таны энэ тайван байдал хүүхдэд өгч буй итгэлэл түүнд өгч чадах хамгийн том дэмжлэг юм шүү. Одоо энэ итгэлээ улам баталж дотоод сэтгэлдээ үр хүүхдийн ирээдүйг юрууя. Өөртөө давтан хэлээрэй. Миний өөрийнхөө замыг итгэлтэй олж халахад зорьсон хэрэг нь бүтээж хүссэн амжилттай заавал хүрэх болтугай. Үр минь амьдрал тохиолдог саад бүрийг даван туулах хүчтэй ухаантай нэгэн байж үргэлж зөв замыг сонгож явах болтугай. Миний үр хүний зэрэгт үрч бусдад тустай өөртөө итгэлтэй амар амгалан сайхан амьдрах болтугай. Ингэж амьдрна гэдэгт нь аав нь ээж нь бүрэн итгэж байна. Эцэг их хүний зүрхнээс гарсан энэ юрол энэ итгэл бол хүүхдийн тань амьдралын хамгийн бат бүх суурь юм. Таны дотор хайдас арилж оронд нь итгэл төрөхөд хүүхэд нь таны хажууд илүү тайван байж өөрийнхөө өсөж хөгжих болно. Таны хийсэн сайн үг зүрхэндээ тээсэн сайхан хүсэл бүхэн биелэлээ олж үр хүүхдийгт нь үргэлж ивэж явах болно гэдэгт итгээрэй. Одоо цаг хугацаагаар эргэн аялъя. Одоогоос 15-20 жилийн дараах ирээдүйг кино театрын дэлгэцнээ дахин харъя. Таны хүүхэд аль хэдийн насанд хүрчээ. Тэр өөрийн гэсэн замыг олсон, өөртөө итгэлтэй, нүдэнд нь гэрэл цацарсан залуу хүн болон таны өмнө зогсож байна. Таны өнгөрсөнд мэдэрч байсан бүх айдас түгшүүр түүний энэ амжилтанд хэрэг болсон болов уу? Үгүй. Түүнийг ийм сайхан хүн болоход таны айдас биш, харин таны өгсөн итгэл, хайр, халуун тэрэлтэл хэрэг болсон байна. Хүүхдээ нь таны гараас таад ийм хэлж байна. Аав, ээж, та надад санаа зовх хэрэггүй байсан байгаа биз? Би амжилтанд хүрсэн байна. Би жаргалтай байна. Таны санаа зовнил биш, харин таны намайг хайрлсан хайрал өдий зэрэгт хүргэж хангаалж чадсан. Таны дотор одоо ч үүрлэж байгаа тэр айцуд энэ үгийг сонсоод зэрэглээ мэд сармин боллоо. Та одоо өөрөө айдастай нэгэн биш, харин хүүхдийнхээ сайн сайхны үндэс гэдгээ мэдэрч байна. Энэ мэдрэмжийг сэтгэлдээ хадгалаад одоо цагтаа эргэн ирээ. Тав тоолоход бяцлаглаа өндөрлүүлье. 1. Та хүүхдийнхээ хамгийн том итгэл найдвар нь боллоо.
2. Таны сэтгэл уужим, тайван боллоо. 3. Та хүүхдийнхээ хувь заяад итгэж сурлаа. 4. Орчин тойрноо мэдэрч гүнзгий эмсгаавь. 5. Нүдээ зөөлнэй. Таны сэтгэл дотор бэлхэж буй намар амгалан таны үр хүүхдэд хайр болон очих болтугай.